Юуны өмнө энэ танхимд хорон цугласан энэ та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. За дараа нь өнөөдөр энэ сайхан гэрэлт бүтээлийн нээлтийг хийж байгаа эрхэм дүү Эрдэнэтяада хүн талархал бэлэг хийж баяр хүргье. За дараа нь энэ сайхан охиныг төрүүлж өсгөж энэ хорвоод авчирсан ийм гэрэлттэй сайхан одоо Монголын нэгэн бүсгүй болгож өсгөд төрнүүлсэн ижээ аавд нь хүн талархал илэрхийлье. Тэгэхээр энэ бүтээлийг уншлаа, хүлээж аваад хэд хонлоо уншлаа. Ер нь бол яг сошиалор бол би та нарын адил бас энийг үзчихсэн, анхаарч ирсэн. Тэгээд энэ номтой холбоотой сэтгэлээ нэг хэдэн чиглэлээр хэлье гэж бодлоо. Нэгдүгээрт урлагийн хүмүүс ном бичиж байгааг би бас цөөнгүй харсан. Нэг айхтар уншаагүй ч гэсэн ер нь танилцж ирсэн. Тэгээд тэр нь бол намтар юм уу түүх байдаг байсан. Энэ удаа урлагийн хүн дотроо биелог таараагүй бүжигчин хүн ингээд сайхан ном бүтээл хийгээд гаргаад ирлээ. Урлагийн тавцнаас эрдмийн номын тавцан руу энэ бүсгүй маш амжилттай шилжилт нүүдэл хийлээ гэж харж байна. Дараа нь энэ номын бичигдлийн үндсэн хэлбэр нь шүлэг гэдгийг одоо түрүүний мэргэжлийн хүн хэлчихлээ. Тийм ээ, үнэхээр шүлэг. Шүлэг гэдгийг бид нар нэг хэдэн үгийн цуглуулга гэж хардаг. Би бол өөрийнхөө физикийн шинжилгээ ухаантай холбоод энийг бол үгийн утгын томьёо гэж үздэг. Томьёо гэдэг зөвхөн физикт, математикт байдаг юм биш, эдийн засагт байдаг юм биш. Томьёо гэдэг бол утга зохиол, урлаг байдаг. Тэрийг шүлэг яруу найраг гэж одоо монголчууд нэрлэдэг. За энэ томьёо яадаг юм гэхээр байгалийн том хуйлуудыг нэгэн жижигхэн томьёонд багтаачдаг. Олон юм нуршихгүйгээр. Тэгвэл шүлэг бол яг ийм утга агуулга мэдээллийн матриц байдаг гэж би хувьдаа үздэг. Яагаад матриц гэж байгаа юм? Матриц гэдэг чинь өөрөө мэдээллийг эмх зэгстэй хадгалах, тооцоолох, боловсруулах арга үндсэн арга байдаг. Тэгвэл энэ томьёо гэдэг чинь дотроо мөртөө багамтай ийм шүлэг гэдэг чинь ийм матриц юм аа. Мэдээллийг эвхээд, хумаад, хамагчлаад, бүхэлчлээд томьёолчихсан ийм зүйл юм. За энэ утгаараа энэ шүлгэн дотор маш их мэдлэг байгаа. Мэдээлэл бол үнэн байж болно, худлаа байж болно. Мэдлэг бол бас үнэн байж болог, худлаа байж болдог. Тэгвэл ямар мэдлэг ингэж томьёологдгийг гэхээр матрицлагдгийг гэхээр үнэн мэдлэг. Өнөөдрийн шинжлэх ухаан биднийг энэ зэрэгт авчирсан, материаллык зүйлсийн оргилд хүргэсэн сайн мэдлэг байсан. Гэхдээ тэр харьцангуй мэдлэг байсан. Харьцангуй учраас өнөөдөр үнэн маргааш худлаа. Надад үнэн тамд худлаа. Харин өнөөдөр ч үнэн, маргааш ч үнэн, нөгөөдөр ч үнэн. Өнгөрсөн одоо ирээдүйд үнэн. Надад, танд, чамд бүгдэнд нь үнэн ийм мэдээллийг үнэн мэдлэг гэдэг. Энэ үнэн мэдлэгийг манай өвөг дээдс мэдвэл зохихгүй гэж томьёолсон байдаг. Хүн болгоны мэдэх ёстой зүйл. Мэдвэл зохихгүй гэж томьёолсон. Өөрөөр хэлбэл Эрдэнэтяагийн номон дох шүлгүүд дотор энэ орчлонгийн жам жаяг ёсны бүх мэдвэл зохихгүй томьёологдсон хураагдчихжээ. Энэ бол ийм матриц байна гэж би үзэж байна. Энэ утгаараа энэ бүсгүй магадгүй өөрөө ч мэдэхгүй явж байгаад Монголын шүлэг яруу найргийг дараагийн 5 дэд түвшинд гаргаад ирлээ шүү дээ. За дараагийн нэг юм бол энэ номыг Монгол их хайр гэж нэрлэсэн. Бид Монголоо мэддэггүй.
Монгол гэж яриа л идэг мөртлөө монголоо мэдтгүү. Хайр гэж юу юм? Бусдын төлөө өгөлт, зориулалт байдаг. Бусдын төлөө өөрийнхөө хамгийн үнцэнтэй юм харамгүй өгч чадж байгаа тэр өглөг зориулга бол хайр. Их хайр гэж юу вэ? Их хайр гэж юу вэ? Энэ алтан дэдгэрээ судар дотор их гэдгийг маш гоёор тодорхойлсон. Угтаж мэдээд, тосож бэлдээд, тисэж үлдэх чадвар бүхий гэгээрсэн боловсрал улс гэрийн дотор ноёрхч байвал энэ их юм шүү гэж хэлээд өгсөн. Өнөөдрийн шинжлэх ухааны харьцангуй үнэн мэдлэг дээр тулгуурласан амь зуух боловсрал биднийг өнөөдөр ямар харанхуй мунхаг хэвээр нь үлдээж байна. Тэгвэл гэгээрсэн боловсрал буюу энэ гэгээрсэн боловсрал улс гэрийн дотор бидний амьдралд ноёрхч байвал тэр улс нь их болдгийг. Тэр үйлийг хийж байгаа хаан нь их болдгийг. Тэр үйлийг эрхэлж байгаа хатан нь их болдгийг. Тэр засгийг тэрүүгээр явж байгаа засгийн нэгтсэг гэдгийг ингээд өвдөж хэлээд өгсөн. Гэгээрсэн боловсрал. Тэгвэл гэгэрэл гэж юу вэ? Бас хэлчих. Орчлонгийн оршихуун үннийг таньчихаа энэ гэгэрэл гэж. Үннийг таньчих юм бол энэ гэгэрэл шүү. Үннийг таньсан энэ мэдлэг бол мэдвэл зөхгүй юм шүү гэж хэлээд өгсөн. Тэгээд энүүгээр чинь манай өвгдөөс их засгийн байгууллагад их Монголын зохицлоогоор их хатад маань энэ агуу нүүдлийн соёлыг байгуулад амар амгалан хөгжлийн мамлаад хүрсэн байсан юм байна. Тэгвэл энэ мэдлэг л энэ Монгол их хайр гэдэг номон дотор бичигдсэн байна. Тэгэхээр зэрэг харин Монгол гэдэг үг нь юу юм бэ гэдгийг 108 төвшин сайхны цогцлол бол Монгол юм гэж хэлсэн. Амьдралын 108 төвшин сайхан цогцлол гэхээр энэ Монгол юм шиг. Энэ гэгээрсэн боловсролоор асар их зориулга өглөгийг эх орондоо ард түмэндээ амьдралдаа хамтын оршихуйтай өгсөн тохиолдолд тэр ард түмний амьдрал оршихуй улс бүр нь 108 төвшин сайхны цогцлол болж их Монгол улс болсон байна. Энэ мэдлэг энэ номон дотор багтжээ. Бид нар орчлон ертөнцийг дэндхүү хямдхан үнэлж ирсэн. Байгалыг дэндүү хямдхан үнэлж ирсэн. Яагаад байгалийн юм хүнд ээлтэй байдаг? Тэр туйлын үнэ мөнхийн үнээр бүтээгдсэн байдаг учраас тэр бидэнд ээлтэй байдаг. Бидний амьдрал оршихуй яагаад хотлоо байна? Дандаа электрон технологи буюу хасаг цэнэгтэй электронны хөдөлгөөн дээр бий болсон учраас бүх талаараас хөрөг болчихно. Тэгвэл энэ бол жинхэнэ мэдвэл зохио үнэнийг энэ ном бид нар шиг олон томьёо бичиж, олон ном бичиж, олон онол ярьж мэдэн хийхгүйгээр ингээд маш энгийнээр үгийн матриц хэлбэрээр биднэрт маш товчлоод, маш энгийн болгоод, маш хэлбэрчлээд, маш одоочлоод авчираад өгч гисэн. Энэ ном байна. За дараагийн нэг юм бол энэ ном бүхэлдээ сургаал ерөөл байна. Сургаал гэдэг бол хүний сурж мэдэх ёстой зүйл, ерөөл гэдэг бол хүний хүнд өгч байгаа сайн энерги. Сайхан энерги, цагаан энерги гэдэг бол агуулж байгаа мэдээлэл нь үнэн байвал энерги нь гэрэлтдэг. Бид нар худал хуурмаг байгаа учраас бидний энерги гэрэлтэхгүй байна. Орчлонд гэрлээ цацруулдаг цорын ганц зүйл од байна. Одны оршихуй мэдээлэл 100% үнэн учраас тэрний энерги гэрэлтдэг. Энийг монголчууд туйлын үнэн буюу тэнгэр гэж нэрлэсэн байна. Энэ одны гэрлүүд нэг газар нийлж байна. Энэ туйлын үннүүд нэг газар нийлж байна. Тэрийг мөнх тэнгэр буюу мөнхийн үнэн гэж нэрлэсэн байна. Өгдөөс. Тэгвэл энэ ерөөл гэдэг чинь мэдээллийн үнэн үгсийн матриц байна. Ийм учраас энэ ерөөл болдог. Хүндээ зөв мэдээлэл очдог, гэгэн цагаан энерги очдог. Ингээд энэ бол сургаал ерөөл хоёр нийлэхээр юу юм? Гэгэрүүлэг болчих. Үгэн гэгэрүүлэг энэ ном бол би ингэж үзэж байна. Тэгээд энэ бүсгүйд бол
биологийн өгөгдөл, удмын өгөгдөл, оюуны өгөгдөл, сүнсний өгөгдөл, тэнгэрийн өгөгдөл, олон өгөгдөл энэ бүсгүйд цогцолжээ. Тийм учраас энэ номыг зөвхөн тархиар буюу газрын мэдлэгээр, шинжлэх ухааны харьцангуй үнийн мэдлэгээр энэ номыг бүтээгээгүй. Энэ олон өгөгдөл нь нийлээд энийг гэгэрүүлгийн судар бүтээх хэмжээнд ийм болсон байна. Өөрөөр хэлбэл энд тэнгэр өг дээдсээс нь ирж байгаа, дээрээс ирж байгаа, гэрлийн орон одноос ирж байгаа өгөгдөл мэдээлэл нь энд цогцолж гарч ирсэн байна. За ингээд энэ бүтээл бол олон монголчуудын сүнсийг сэрэж, эд эсийг сэргээж, оюун санааг нь хөглөн гэгэрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд энэ үйл хэрэгээр Монгол хаттын төрийг засахад, улсыг засахад гүйцэтгэсэн 4 том үүргийн нэгдүгээрх нь соён гэгэрүүлэгч үүрэг байдаг. Энэ соён гэгэрүүлэгч үүргийг энэ бүсгүй энэ цагаас эхлээд урлагаар төдөөгүй эрдэм ном мэдлэгээр хийж эхэллээ гэж харж байна. Ингээд дүүдээ амжилт хүсье. Тэгээд Эрчингийн чойномын нэг агуу мөрт байдаг. Би энийг өөртөө байнга хэлдэг. Өнөөдөр дүүдээ зориулаад бас хэлье. Хүсэл бүтээл хоёртоо эзэн болцоор хүн өртөн бүтээснийг заавал дагуулахыг зор мэдлэг бүхнээ самсаж мэдхийн дайтай мэдсэн хүний дэрэгдэж мэрэгдийн дайтай зэрэгцэж чи өнөөдөр мэрэгдэж зэрэгцэж ирлээ. Баяр хүргэе. Тэнгэрийн тахилгын үед номт ногоон тэнгэрээс ирсэн онгод тэнгэрийн фото зургийг дүүдээ номтын тэнгэрийн дор гэгэрүүлгийн үеийн амжилттай хийгээрэй гэж хэлж байна. За энэ өнөөдрийн нээлттэй хийж байгаа гэгэрүүлгийн ном нь цаашдаа гэгэрлийн туйлс болж өргөжөөрөө, тэлээрээ, өндөрт мандаараа гэд энэ туйлсуудыг бэлгэлье. Баярлалаа. Монголын суханы намтай дэлхийн төлөв доктор Судагийн Батханд энэ номын баяр хүргэдэг үзэл өмгөлсөн гэж номын утга учирыг хэлээд